удаагийн ивент төгчээр Will Be Shop-ийн Zippy дэрэм хамтран ажиллаа. Сэмэцано. За Pretty Chat-ийн маань манай үзэгчдийн маань бүр яг юм хөсөн хүлээсэн хүн байгаа. Ай. Ундраа. Одоо энэ дээр ингээд солиот бодлоо заяа. Тэгээ нэгсээ анхны дугаар орсноос хойш стил бүр яг ингээд доор байнгын ундрал гэж. Сүүлийн бүр 3 орлон дээр бол товтон бүр ингээд маш их байсан цаа. Тэгээ би бүр за оруулах ёстой юм байна. Бүр яг энэ үдчихэж байгаа хүмүүсийн сэтгэлийг дэвтэх хэрэгтэй юм байна гэж бодоод энэ удаад өндөрлөгөө урьж оролцуулсан. Урилга минь хүлээн авсан. Баярлаа. За одоо бит хоёр ингэн хоёр хоорондоо эхлэхээс өмнө ярьсан байхгүй юу? Ийм метал, ийм аксессуар. Энийг одоо юу гэдэг юм бэ? Ийм чимгэлтэй болон ийм шигтгэгээр хоёлаа ингэж хайчуулаад аваад хувааж авна гэсэн үг. Би хэрвээ металыг сонгочих юм бол яг металтай зохицсон бодолтыг хийн. Ундрал хэрвээ яг энэ шигтгээг авчих юм бол шигтгээтэй бодолт хийнэ гэсэн тийм зохион байгуулалтайгаар бит хоёр шийдсэн байгаа. За юу ч хоёлаа хайчуулаа. Яасан нь метал аваад хожигдсан шигтгэг авчих уу? За тий. За. Нэгээр л үзгүй шууд. Нэгээр үү шууд. Шууд. Би одоо яг ингэдэг юм. Хайчуулаа даа. Тэр би яг хэлээ. Үгүй би метал хэлээ тэгэхээр чи. Метал. За метал. Би шигтгэ болсон маа шүү дээ. Хоёлаа ингээ заяа. Одоо энэ чинээс будалтай харъя. Pinterest-ээс харж аваад. Энэ шигтгийг аав. Нашиг. Энэ ихтэй амир хөрх магазин усан тусалтай юм шиг Тунгалаг юм байна. Тийм тунгалаг. Би тэгтээ энийг яаж гоё ашиглах юм гэдэггүй. Өөнд тоглолтынхаа бодолтон дээрээ гоё оруулъя гэж бодоод. Тэг юу гэж бичтээ? Diamond гэдэг юм метал makeup гэж. Амар юм гарч ирнэ. Амар юм гарч ирнэ угаасаа. Тэг. Илээс орон зураг шиг юм дэж. За. Тэгтээ хоёлаа аль болох чадах чинийгээрээ чаддаг бодолтуудаа харж байгаа л. Та. Энэ гоё юм шиг. Яа. Rockstar шиг шүү. За окей. Би энийг аль чадхаараа хийж үзье да. Тий. Энд чи бараг Galaxy. Харин зээш. Өнгийн сай байхгүй. Гэтэ яхаа зүгээрээ болгоно. Зүгээр. Бит хоёр болгоё. Бүтээ. Та идэд хэрхэн нүүр бутахыг зааж өгье. Зүгээр. Энэ ихтэй ямар ээ. За яах вэ? Контр нь бүр ингээд дээгүүр доогоороо зэрэг мчи. Гэтэ ингээд жоох юм хуран бүтээл сэтгэл хийгээс юм өөртөө яг юм цогтөг хар өнгийн бодолтныг надаа ийм бид ингээл харуулж авчих. Харин тэг та болох гайгүй болчих واخа. Тэгсэн чи яг төсөөлсөн нөгөө хөхөрцөг хүүхэд шиг ингэж яах вэ? Өмнөх дугаар дээр өмнөх дугаар дээр манай хамтлагийн ахлагч Буйка харсан байхгүй юу? Буйкагч манай орохдоо юу яасан? Ийм эмо бодол хийсэн байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд эсрэгээрээ бүр ийм magic юм жоох хар шид юм аа. Хар шид юм аа яа би. Яа манайхын тэгтээ нэг юм буугийг жоох муухай ажиллаад нэг балер шулам шиг ааштай шүү дээ. Тэгсэн дээр зүгээр автоматар ороод ирлээ. Хотлоо ирсэн тийм ерөөсөө ярьдаг шүү манайхаа. Яна би бүр амар улаан үнэ. За энийг алгасан. Энийг үед улааж болдог шүү. Хөхрөөд бүр гачин юм харагдах байх таа. За болсон. Окей. Одоо тэнгүүд хоёулангийн бодол энийг жоох ингэчээ. Энд дээр даваад ингээд. За ингээд бит хоёрын бодолт. Энэ болсон. Би гэхдээ энэний яг хийжсэн бичлэгийн TikTok дээр олсон. Аха. Зэрэмшил хийх гэж үзье да. Азар хоёлаа л Аз хүмүүстэй нэрчээсэн. Тийм ээ. Тэгэхээр гоё линз хийсэн мал бүр амлаад өгөхсэн хаа. Одоо зүгээр фильтртэй линз оруулах. Тэ яа тийм. За юунаас эхлэх байлаа? Праймер ах уу? За тийм. Хүчил таардгүй эсвэл хөнгөн праймер хэрэглэх үү? Хөнгөн. За тэгвэл энэ хөнгөн праймер. Би жоохон хүнд праймер амир хэрэглээд. За одоо ингэ шилээ авал юу шарахгүй шүү дээ. Тийм үү? Тий. За ингээл нүрэ бодож байхдаа тэгвэл яадгүй ингээд бүр яг тийм үү? Ойрхон. Бэрэж гэдэг байхгүй. Тэгэхгүй бол холоос хараад одоо ялангуяа гадуур мадуур уулзалттай явж байхад
нүрээ ингээл хальт ингээл машинд ч юм уу өнгөлөөл гарна шүү дээ. Йоо шилээ зүг аргадгүй. Юу хийсэн юм бэ гэмээр үү? Тэгэхээр энэ холын төлмөл бараг нөлөөлөхгүй юм би одоо яг ингээд энэ жижигээ аваад нүүрэндээ тулгаал юм. Гэтэ гайгүй. Хараа нь хийдий. Минийх чинь цилиндртэй асах 4-тэй байдаг. Тэгээ цилиндрт болохоор яалтчгүй бүр ингээд тэх бахтай юм цилиндртэй гэхээр одоо яг яадаг юм хугарч харагддаг юм. Үгүй ямар нэгэн тийм юм эффект хугарч ингэж дээр дор гэсэн юм бол гайгүй. Яг хөө нэг эффект дээ. Би ингэж шатаар бууштай юм олон шат байгаа штэ. Тэр шатаар бунгот ингэж шууд өөдөс шат ингэ босч байна. Тийм үү. Тэгээ би нөгөө унжсэн байхгүй шатны өрөө. Ямар юм. Тэгээд нэг юм олон шаттай юм. Сквал юм тойрог мэрэг юм дээр шилгүй явгот ингэж заа байж байгаа. Тэгэхээр нөлөөлөх байна. Тиймэрхүү юм дээр бол цилиндр жоохон нөлөөлөд байдаг юм санагдав. Сквал миний өөрийн тархины хүлээ авалт юм уу? Би бас мэдэхгүй. Одоо хүн харснаа л одоо тархиндаа хүлээж авч байгаа шүү дээ. Цилиндртэй хүмүүсийн хардаг юу бас нэг зураг байд юм аа. Яг тиймэрхүү чи дараа нь оруулаарай. Яг цилиндртэй хүмүүс ингэж хардаг тийм. Ямар сонирхолтой юм. Би ч өөр юм жоо чонхрын хараад юм баггүй юу? Тийм бодлоо билээ гэсэн тийм. Тэр 3 уулын цаадгыг л харна. Гайхалтай яа би. Тийм ээ. Хатаархтай хүмүүс. Гэтэ энэ юунаас болж угаасаа багасаа юм байсан уу эсвэл төрөлхийн олдмол гэж байт юм лээ. Миний холонгоч яг төрөлхийн. Яг би ч 5 настайгаас хойш шилжүүлж байгаа. Тэгээд энэ талаар хүмүүс өстөө мэдэхгүй шээ. 5 настайгаас хойш шилжүүлж байгаа. Тэгээд би ер нь байнгын бараг их сургуульд ороод анх удаа шилээ яг 1 хоног ч юм уу 2 цаг магаар тайлж үзчихсэн. Тийм тэрнээс ш унтахаас бусад үед бол байнгын. Тэгээ бүр жоохон бахтай юм хойно эрзэнтэй шилжүүлдэг байсан байхгүй. Тийм жоохон хүмүүс тийм зүйл. Тэгээ тэрний ингээд тулцдаг. Гэт нүд ингээд тавчдаг. Тэгээ тэрний нэг сул тал гарсан нь одоо том болоод шилгүү гадуур явах юм бол ингээд түтгийн дээр шууд салхих болон юм юунууд амар имзэг тусаад тэгээ тийм маш амархан болоодаг. Тэгээ би мейкапчнаар ингээд бодуулж асан. Ингээд айгаад идэг. Нүдэнд хүрхээр л улаач нь хүрх юм. Нөгөө хэд нь сандраал яага улаач вэ гэж. Одоо харахад ч гэсэн ер нь жоох улаан тий. Тэгэл ингээл яачаар. Тэгэхээр амар хэцүү юм ш надад ч тий. Зя. Одоо крем нь болохоор за юу байгаа. За би борлсон жоохон типээс бол тий. Би сая борлохгүй юу? Борлохдоо консилертэй болохоор надад ийм бор өнгийн консилерыг би цайвар өнгийн хамгийн цайвраар нь холж консилераа тавьдаг. Консилер гэхдээ нэг тавьдгүй юу? Тавьдгүй юм. За окей. Тэнгүүд энд ингээ 3 төрлийн надад нэг юм майд сууртай. Хамгийн борын хамгийн бор нь хамгийн бордчих واخа. Холж байгаа сайхан. Энэ хамгийн цайвар нь энэ дунд чинь энэ борно. Тэгэхээр энэ 3-ыг ингэж юм нийлүүлээд нэг юм. Ингээл усгаалаар оруулах юм л та. Авчаарах уу? Зүгээр. Ингээд чолко ерөөсөө сөхтгөө юу? Үгүй сөхтэй штэ. Би чолко зөндөө юу байгаа. Зүгээр. Би будаж байхдаа нэг амар яадгүй юм уу? Тий. За сурсан байх ах уу нэрэлсэн. Надаа өстэй сайдахгүй. Би энэ борлон. Тий. Юугаагаа цэвэрлээд явсан баха. Баярлаа. Би нэг чойлог тавьж үзэхгүй юу. Нэг л амар сүртэй надаас их мөнгө аваад манай гэрийн хажуу талд байдаг нэг юм юу тавьсан чойлог тавьсан чинь минийх бүр амар өтгөн ус байхгүй. Өтгнөөр ингээ авцсан. За. Тэгснээ амар юм өтгөн урт болсон чинь минийх зүгээр л юм толгой дээр бүтэн яг ингээд энийг бараг ингээд тавьсан юм шиг юм. Өстэй болсон юм уу? Тийм. Тэгээд би надад ерөөсө цогтун мэн гэдэг би яг тэр үед олж мэдчихсэн. Дээрээс юм жижигхэн тухтай болохоор бас болтгүй гэдэг жилийн. Би уугийн чолог тахыг амар хүсдэг. Чи эсвэл шингэнийг тавьж үзэх юм. Чи шингэн чолог тавьж үзэх юм. Шингэн чолог гэж тавилжсэн. Тийм үү. Тэгвэл чамд өөрт чинь л таалагдахгүй байл гэсэн үг шүү. Яг юм. Би нөгөө одоо ихтэй хамтлаглаа бүрдсэн штэ. Тэр үед нөгөө нэг стилистүүд нь цаанаас нь шил гаргаал шууд юм өөр дүр төрх гаргаж ирж глоу ап хийх гэдэг штэ. Нэвтрүүлгийн нэг тийм байдаг да. Яг тэрүнд нь орохдоо надад тийм шингэн чолог тавьсан чи. Шаад нэттэй харагдлаа. Эсвэл тэр үедээ нэг гоё тавьж чадаагүй юм лу. Би нөгөө нэг юм тухныхаа талаар юм чолог молгтой байдаг штэ. Тийм юм чолог талхыг амарсдаг. Даанч би бүр зориглож чаддаггүй маа. Би бас тийм чолгонд амар дуртай. Гэтэ надаас тийм чолог ерөөс зөгтгөө. Яг юм тухны юм голоор юм хазартай. Тэгээд ингээд чолог тавьчаар ингээд нэг юм
ингээд дээдлний юм дөрүүлж доошоогоо юм нэг ингээд бөөрийнхээ лирэнд үйлбэртэй болчтой. Тий, нэг юм санаа харагдаад байдаг. Ерөөс зогтгүй. Тэгээд ямар ч тааж үтсэн юм бэ те. Дөндөө байнга. Зогтгүй мэдсээрээ хийж байнга үздэг. Би номоогоос асуусан байхгүй юм. Манай зүгээр сун гэж юус байхгүй амьдрал ерөөс зүгээр суух тийм үе гэж байдаггүй. Яагаад гэвэл нэг харангууд л үсээрээ орлоод нэг өнгийн болгочдөг, нэг олонгууд чолко шалаа өөр болгочдөг. Тэгэл ямар нэг юм аа л өөрчилдөг гэлээ гэдсэн. Хамгийн амар уран бүтээл сэтгэлгээтэй гэж ярьжсэн аахгүй. Тэнгүүд надад айгүй сонирхолтой байгаа юм нь 10 жилийн түүхүүдийн хүмүүс юу нэг сөхөж ярьдаггүй бах та. Өмнө нь подкастуудаар орж исэн ч гэсэн нэг юм 10 жилийн өсвөр наснд ямар байсан талаар нэг юу яаж байгааг бах гэж бодоод би гэхдээ энийг заавал асууя л гэж бодсон юм. Ахаа. Өсвөр наснд ер нь ямар хөө хөвгт байсан? Миний өсвөр нас ч баг 10 жилээ төгсөхийн алдад л яг байгаа дөө. Гэхдээ их сургуульдаач би баг өсвөр настай байсан да. Тэгэхээр яг аль үеэр хоёулаа ингэ 5 дугаар ангиас дунд анги руу орох шилжих үеийн өөрийнхөө тодорхойлсон тийм би нэг иймэрхүү байсан гэж хэлвэл. Би амар маш их дугуй хөвгтэйсэн. Ерөөсөө юм ярьдаггүй. Ангийнхантайгаа яг мэдээж юм ярина л та найзуудтайгаа. Тэгээд манай гэр сургууль хоёр ойрхон болохоор ийм хичээлээ тараад найзуудтай байх хугацаа юм бол байхгүй. Одоо ингээл хүүхдүүд чинь ингээл хичээлээ тараал ингэдэж шүү дээ. Тэгэхгүй шууд харьцдаг. Зүр өөрөө хармаар санагдаад харьдаг. Тий, ер нь тий зүгээр ойрхон болохоор за алхал орчихъя л тэгэл орчдөг. Тэгээд ер нь манай 10 жилийнхэн гэсэн явах. Ер нь аягүй даруух хүүхдээсөө. Ямар ч тийм яг юм алтан дундаж байдсан шүү дээ. Яг тийм. Бүх юм дээр юм яг алтан дундаж. Бүжиг гингүүд бүжиг рүү ордог. Тийм ингээд нийгмийн жоохон итгэвтэй гэхдээ бүр амар юм бэлэн далангуй нэг юм хумаа жоохон юу аадаг юм шүү дээ. Хизээч төрүүлж доогорохгүй байхгүй. Би хийхгүй тийм. Хизээч би энэ доорой би энийг хий гэхгүй хин нэг намайг чи ингэчгээ гэх юм бол за гэдэг. За үгүй гэж хэлж чадахгүй бас. Шууд ингээд өөрийнхөө бодлоо ингээд шууд бас хэлж чадахгүй. Тэгээд за тэгээ хараад би бол норморгүй лээсэн л та. Ихтэй холбол тийм. Тиймэрхүү байсан. Би тэнгууд яг эсэргээр юм байна. Би чинь жоохон бахта урлагийн бүх юмд нь ордог байсан заяа. Урлагийг би тэр чигтэн би бүжиглж чадахгүй ш. Тэгсэн мөрчлөө би бүжигэнд хэлчихөө гэж бүгдийг бааддаг. Бүгдийг бааддаг гэсэн. Анокагүй юм ямартай ч урлагт бол урлагийн үзлэгээр бол байдаггүй байсан заяа. Гэтэ би ямар нэг юмд амар орох сонирхолтой. Тэгээ ормооргүйсэн ч би бас яг адилхан үгүй гэж хэлж чаддаг гэсэн. Би одоо ч гэсэн хүнд үгүй гэж хэлж чаддаг. Яа одоо энэ амар алдаа болдог за. Манай хэд ингэдэг байхгүй. Үнэхээр намайг ингэж юмд ингээ оруулчлаа ёо. Би уг нь тэгмээр байсан. Чи тэгээ шууд үгүй гэж хэлэхгүй байсан. Шууд л үгүй гэж хэлдэг. Тэгштэй байхгүй. Би харин гүй гэд надад бол яг адилхан чанар гэх юм бол би үгүй гэж хэлж чаддгүй юм байна. Тий. Үгүй гэж бол хэвээр нөгөө хүн эйгөө байдалд оруулчих уу тийч юм гэдэг юм нэг тиймэрхүү бодлын амар дамгаалж орж ирээд байдаг. Тэстэ тийм байсан шүү. Гэтэ ер нь одоо ч харин ялцчихгүй тийм юм бэлээ. Ер нь харахад. Тэгээ манай гурвч зэлдэм үү надаа. Өөрийнхөө үзэл бодлыг ингээд дургу байвал шууд илэрхийлж нөгөө яг уу царайгаараа илэрхийл чинь нөгөө царайгаа нууж чаддгүй гэдэг шиг байна. Тэнгүүтээ чатаар бичиж байхад би ямар чатаар хүсэхгүй байх чадахгүй. Шууд тэгэж хэлж чадахгүй. Тэгэл за би ярилцъя. Бодъё. За би бодоод эргээ хариугаа илэмлээ гэдэг юм. Тийм байсан маах нэ. Эд үед нь тэгтээ ахлах анги байсан уу? Хөдөлгөөнтэй жоохон хөдөлгөөнтэй болж хэлжсэн. Хөдөлгөөнд ороогүй байх. Юурээс ороогүй гэж юу? Үгүй штэ. Яг л тийм. Миний 10 жил ч өөр. Тэгэл би тэгтээ энийг бүр яг мэдвэр санагчлаа. 10 жилийн үерхэл байгаагүй юу? Үнэхээр байгаагүй юм уу? Ваа. Би тэгтээ бүр яг тэгж боддог шүү дээ. Би яг юм бент шиг байсан аахгүй юу? Тэгээ манай үеийнхэн хоорондоо үерхэж гоё юм уу? Би угаасаа ингээд царай мата болохоор намайг хинж таадгүй гэл. Өөрийгөө дандаа тэгж боддог. Голдог. Тэг амар голдог. Тэгэл голол нэг хэсэг яг юм голцсон өөрийгөө бүр яг юм эргэтэй хөвчгөл гэж боддог явж байгаад гинт миний нөгөө нэг юм дуу болоод Jesse J-тэй дуулж ирсэн нөгөө cover дуу маань. Би тэр яг тухайн үед үзчихсэн. Тийм үү? Тийм яг нөгөө аппликейшн байсан шүү дээ. Smooth application гэдэг үстэй. Монгол охин юм.
Яг тэрний араас ээж мэж идэнс. За одоо чи жоохон тайз майзан дээр хөл мөлөө өсгөдөг готалтай ангууд хөлөө нуглаж аваад байна. Хэцгийн яв модель агентлагт яв. Галнаа модель агентлагт би ч Андраад явсан. Тийм. Би ч нэг баян орох байхгүй. Тэгээ яг хөдөөний хөвгт яг бага хотын хөвгтүүдтэй ингээд ороод ирсэн. Сайн байна уу гэл. Тэгээ яг тэр үед яг миний мэгтсэн байсан юм жоохон ингээд задарсан байж магадгүй байна. Илүү жоохон нээлттэй болж мэж эхэлчихсэн. Би Андраад явж тэгвэл байсан баха. Тийм үү? Тий. Тэр үед манай хамтлагийн мино ус явдаг гэсэн шүү. Тийм намайг ороход мино ч нэлээд удаан явцсан. Тийм жоохон юм level up төвшний сонгон гэдэг шиг. Тийм. Тийм ээ тийм. Тэгвэл нэг анги байсан. анги байсан юм уу? Тийм үү? Би тэгж санджийн зүв баха. Тийм үү? Тэр чинь хэдэн он юм бэ? 2010 5 5-ын 100 ч юм уу 6-гийн 100 ч юм уу. Тийм тэрний л 100 байгаа. Тэгвэл яг нэг ингэж орсон юм шүү. Тийм их туяаш бадам гэрлэх шүү. Ээжж ордог бай тээ. Тийм ёо нэг бикинидээ гаргаж ирж навааг бүр уулзуулаагүй бурхан минь. Тэр мэрэг бол би санахгүй. Тийм үү? Тийм. Миний бүр ингээд би амьдралдаа анх удаага яг ингэж бүр сандарч үтсэн аахгүй юм бүр ингээд толтлаа бүр ингээд хамарнаас цус гарах гэж байгаа юм шиг мэдрэмж автлаа. Тэр нь болохоор тойроод эргэлтэй хүмүүс цуцсан давхар. Тэгээд бикинидээ заавал гарна гэд бикини чи нэг бандаж левч байгаа штэ. Тэгээ өсгөдөө готалтай би чинь бүр яг ингээд миний царай улааж байгаа бүр ингээд түндээс улаан болсон. Тэгээл ингээд буцаад орж явахдаа бүр надад амар муухай мэдэрч төрчихсөн. Жохо хөвтлөөр тэгэж би ил задгаа гаргахаас амар хичдэг. Дээрээс нь эргэтэй хүн суусан юмслаа амар. Би одоо тэр яаж таван тулсан болоо. Би бас гарсан л хахта бодвол юу ч гэсэн нэг ингээд янз бүрийн хувц өмсөөлийг алхаад байсан. Хар хувц амар хөмсөл байсан. Тийм, савих мавих юм. Тэгвэл эхний танилцсан. Ямар балаа юм бэ? Би яага санааг өмлөө. Нэгнийхээ гэрт нэрт очиод нэг юм дитэн митэн мэгээд идвэсэн мэт. Дитэн та хийжсэн. Би очиж байгаагүй ерөөсөө. Би яг манахаас яг хажууд нэсэн. Тийм зайсангийн аль байр мэрглээ тэнцээ бөөндөө цуглаад нэг юм бөөндөө нэг юм дитэнтэй. Тэнтэй төмөр нүг юм металлаар дитэмс. За муу юм байна. Бат мөн байсан юм байна. Батараа нэг шиг энэ яг бат. Мөн үү шүү гэж боддогс үнэхээр батсан байсан юм байна. Сүүлд гэхдээ над руу нэг охин тэгж орж ирсэн шүү дээ. Моделийн агентлагт Андрат хамт явж исэн охин байна. Сайн уу гэж ороод ирэх нь би танихгүй болохоор би яг танд юм уу би яг ингээд яг хүүхдүүд энэ болоод танихгүй байгаа. Танихгүй юм. Одоо нөгөө нэг юм царай нь ингээд туур ингээд байхгүй болсон. Зүр ер нь тийм дурсамжууд халт байгаад идэг гэсэн. Гэтэ уусаа нэг удаа яваагүй ч гэдэг. Би бол тэр зунаа нэг бараг сар гараа яваад тэгээд сар гараа яваад тэгэл нэг юм диплом шиг тэр юу гэдэг юм төгс сертификат шиг юм уу гэж мөгөд идэг гэсэн. Ингээ ярианд хадварчаар нүрээ боддгоо маа. Надаа сүүдэр багс өгөөч. Энэ байна. Сүүдрийн багс нь энэ ташуу энэ. Аха. Ер нь ингээл багснууд ингээл энэ. Миний багснууд энэ. Энэчнээс тэгтээ авах юм байвал аваарай за би заримнаас хэлнэ. Би өөртөө нэг хамгаалаа. Ашигладаг. Тийсэн. Моохоо чи авч олно шүү гэхдээ за. Би энэ минийг гаргаж энэ хөмсгний юу. Энэ миний туртай сормос юм байна. Би ихтэй нүүрээ бодохдоо нэг баярлдаг юм байд шүү. Юу юм? Хөмсгөө эзэж боддгоо. Чойлкны ардаар орчихоор сэдэм дээ нэрээ. Тэгээд яг үнэхээр чоолкгүй зураг мураг авалт тэгээ барыг тиймд орж байгаагүй л дээ. Гэтэ нөө одоо ингээл хүн бодож өгнө ш намайг. Хөмсг зүгээрээ харчих. Зүгээр. Наач өсний цагаар орчин. Наач угаасаа өөр өстэй гээл. Угаасаа амар өвтгөн юутай юм ш. Хөмсгтэй юм ш. Мэж айгүй шинхэн. Гэтэ төгсгөлийн шинхэн. Тийм ээ. Төгсгөлийн яач юм бол. Гэтэ зүгээр. Одоо чам шиг ингээд хүмүүс төгсгөлийн ингээ бүр нарийнхан болоод байгаа ш. Харин тий бүр хусаад өөртөө зураа дээшээ доош хэлээд жоох ихсдэггүй. Тэр зөгтөг хүндэл зөхөө. Тий. Тэр нэг жоох юм чартгар царайтай хүмүүст л зогсч магадгүй гэж боддог. Нэг яг юм модель царайтай бүх юм ингээ тийш гэсэн. Тэг над шиг юм бүрэнхий тэгсний юм нийтдээ царайтай бол өстө бүр зөхгүй. Би яг ялэлгч юм. Яг нэг гээшээ шиг юм харагдаж магадгүй. Чинийх бодоггүй ахтаа ч гоё өмсөг байна уу? Харин тийм минийх тэгтээ бас хөөхөө. Би бас хөмсгөөнийх амар тийм юу гэж боддгоо, өсгөө гэж боддгоо, шингэн мэгэн гэж боддгоо. Гэтэ мегалчд бодож чаддаг. Чиний хөмсгийг яамаар юм дээр гэдэг дандаа. Уул цоолгондоо яг гэдэг. Хөмсгний өвчрэг болдгоо. Гоё нормалны хөмсөг байна уу? За тийм байна. Андра тэгвэл хамжаа авч ирсэн баг. Ямар гоё юм бэ? Надад тэгсэн чи тэр үеийн дурсамж орж ирэх гоё санагддаг. Харин юм. Тэр үед надад нэг цоошин хүрээлэл рүү орцолгоо надад амар гоёсэн. Тэр үед гэтээ нэг юм
тоглоомч бас бие үнэхээр яг зөв авч сурах юм юу? Тий. Ойлголт авч ирсэн. Би чи яаж яг нөгөө багасаа дуулаад эхэлсэн. Тэнгүүд за Эрдэнэтийн аначин гарч ирээ дуугаа үзүүлээрэй гэл тэнгүүд нэг ихэдэ готлон дээр ингэсэн юм байсан аахгүй. Тэнгүүд ээж мэж харчаал ям муухайлах юм бэ чи. Хүлээд ихшин гингүүд би нэг юм мод шиг халахад чи шууд энэ сургалт руу яв. Хичээхээ гэрт очиод тэдний байнга гэлс юу яа. Сургалтанд Ямар мундаг юм таны ээж. тэгж мэддэг гэсэн. Тийм. Стеллаагүй шүү дээ. Ээж тэгтээ нэг амар тэмцээн бүр яг юм урлагтай багасаа ингэж юу хацаалахад. За би бүр улаагаа хүчрүү ороод илгийн авлаа үе. Камер дээр дааж гайгүй харагддаг юм аа. Тийш мэдвэс. Тэгтээ тэр үе надад гоё санагддаг өсөө. Тухайн үед өстэй цааш инээс. Тэгээд тухайн үед чинь би бас юнерс тарж байсан маа. 16 оных туу 15 оных туу. Юнерс тарж марж байсан. Тийш айгүй багнаас айгүй завгүй өнгөрүүлсэн шүү дээ. Яг нэрээ тий. Яг нэрээ гэж гоё юм ихтэй. Амар хөдөлгөөнтэйсэн. Би 4-р ангиас ахуулаад ээж минь хоёр намайг хүүхдүүч ингээд за миний охин яг авьяас үзүүлчих гэдэг штеп. Тэгээд тэр миний авьяас дуулах авьяас байхгүй. Ямар гоё. Гадаад нуудыг ингээд сонсголоороо сурчдаг. Уг нь яг юу гэдэг аа юу гэж чи мэдэхгүй штеп. Би тэгээд гэл яг л муу юм шиг дуулаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хэд чи итгэл тэгээд итгэснээр нь ингээд явсаар байгаад намайг амар сайн дуулдаг гэж бодоод анхны тэмцээнд ороод. Тэг анхны тэмцээндээ 4-р байранд ороод би өөрөө урамшаад. Тэг манай гэрийнхэн ч гэсэн амар тэмжээд ирээдүйд юм ингээд. Манай сургуулийн дуу хөгжмийн багш чинь шавээ болгох юм алга гэх. Амар гоё хэлжсэн ах юм нэ. Тэгээ ер нь гэхдээ нэг амар дардан байгаагүй. Бас уу. Үгүй дардан байгаагүй гэдэг юу юм. Зүг айгүй тийм гоё тавигдсан. Юу гэдэг. Суурь нь гоё тавигдсан. Суурь нь гоё тавигдсан. Юу юм бэ? За ер нь нэг тийм ээ. Суурь нь гоё тавигдсан. Суурь нь айгүй гоё тавигдсан. Ямар ч тийм алдаа мадаг байхгүй зүгээр ингээ гоё урсгалаараа гоё яваадсан ах юм. Тэгээ ясаараа би хамтлагтай орсон юм байна. Бэн шүү. Одоо ер нь яг юм соло уран бүтээл хийхдээ л яг жахан юм уутай өндрөл бэрхшээлүүдтэй таарч магадгүй л гэж би бодоод байна. Ганцаараа болохоор өөрийнхөө бүх юмыг хариуцна гэсэн үг шүү дээ. Клипчин дээрээс нь бүжигтэй, дуутай, зохиогч юм байх хэвээр, яах хэвээр гэл амар их мэдүүлдэг. Тэрнээс жоох хайж байгаа. За миний талаар яриад байна лээ. Хөөе бол. Намайг бэлээ. Зүгээрээ надад айгүй гоё юм. Надад бэлээ. Одоо ингэнгүүт надад энэ аягүй сонирхолтой санагдаж байгаа. Амар ингээд жоох юм даруухан гэхдээ ингээд ер нь жоохон татгшоогоо төрлийн гэсэн үг шүү дээ. Интроверт төрлийн гэхээр чинь интроверт хүнээс яаж агаад яг юм урлагийн салбар руу жүжигчнэр бүр ялангуяа бүр жүжигчин чинь ингээд бүх дүрд ингэж хувирдаг шүү дээ. Ойлж мэлэл, баялж баярлал, галзан хүн байлж мэлэл бүхэл дүрийг гаргадаг. Яагаад яг энэ мэржил рүү орж суралцахаар болвоо гэдэг талаараас авсан. Би юу байсан юм 10 жил тахта сүүлийн нэг 3 жил юм уу? Хүүхдийн орны драмын дугууланд явдаг гэсэн. Тэгээд тухайн үед ууланд ордонд очиод бүжгээ ангид драмын ангид аль алинд нь шалгалт өгөөд тэгээд аль алинд нь тэнцээд тэгээд бас аль алинд нь ингээ яваад чи ингээ цалгартах бах нэгээгээ сонгох гээл тухайн үед гэрийнхээ хэлээл энэ хазар хөнгөлөгч үү? Тий. Амар тасалсан. Тэгээд драмын дугууланд ороод тэгээд намайг угаасаа ер нь жоохон тэгээд дотгошоо юм чинь чи ингээд яваад үзээгээд тийм ингэж байсан. Тэгэхээр нь окей гэд ороод тэгээд тэнцэнээсээ л шууд за мэрэгчлээ ер нь олчлоо дөө гэж бодож ирсэн. Тэгээд тэгтээ нөгөө нэг зурах дуртай байсан болохоор юуны магаад бас зурагтай холбоотой юм мэрэгчл сонгоё гэж бодоод тэгээд архитекторын юугаар бас сурч магадгүй юм байна гэд аль алийнхын шалгалтыг өгсөн байхгүй юу? Яг конкурс зэ. Архитекторын ангид болонгууд яг нөгөө хар зургаар өгөөд жүжигчний ангид болонгууд яг уран чадварын хичээлээр шалгалтаа өгөөд. Уран чадварын хичээл гэдэг нь ямар хичээл вэ? Уран чадварын шалгалт одоо нөгөө шүлэг унших, дуулах, бүжиглэх, урлагийн зүгээр авьяасууд нэг юм. Тэгээд хэрвээ тэнцчих юм бол 2 дугаар шатны монолог. Арай жоохон хүндрээд сонсгол гэл. Тэгээд тэгсэн чи айгүй гоё аль алинд нь тэнцсэн. Тэгтээ би тэгээд сонгоогүй шууд суйсаага сонголоо. Эндээс арай жоох улаан өнгийн юм байна. Арай улаан өнгийн гэвэл энэ арай улаан байж чадхаар байна. Тэгээд энд арай бас нэг юм оранж байгаа. Энэ гэдэг яриад бодохоор ёстой. Тийм агаад амар их юм бол энэ жоохон оранж дуу юм байна. За
Энэ хоёроор ич. Баярлаа. Тийм байсан бахны. Тэ сонирхолтой юм. Гэтэ яг үндсэн юм бол мэдээж ордонд тавигдтал. Тэгээ за шүүрэн тавигдцсан. Тийм жүжигчнэр явж болох юм байна. Манай гэрийнх бас намайг айгүй хөргсөн. Гэрийнхэн чинь гэхдээ угаасаа Сүйс руу жоохон дуртай байсан юм шүү. Тий, хуваагдсан байсан. Яг зарим хүмүүс нь шүтээсээ сонгохгээд зарим нь бол гусаасаа гэл. Гэсэн чи манай их яг зүгээр хүсэж байгаа сургуультай ороо гэл. Би яг юу хүсэж байгаа юм болоо. Гэтэ 10 жилдээ яг би нэг ийм хүн болмоор байна гэдэг нэг хүүхдэд мөрөөдлөөд штэ. Гэтэ би жишээ би месс болно ч гэдэг. Би нинж болохыг хүсдэг. Энэ удаагийн маань дугаар дээр Wellbe Shop-ийн энэ хүү Zippy дээр хэмээх бүтээгдэхүүн онцолж орж ирж байгаа. Тэгээ найрлагын судлаад үзсэн чинь чигшүүлэх үйлчилгээтэй. Дээрээс нь skin barrier-ыг маш сайн дэмждэг гэж би сонсон. Дээрээс нь 89 мянган цаг судалгаа хийж хөгжүүлэлт хийж энэ хүү бүтээгдэхүүнүүдийг гаргаж авсан гэсэн. Би ч угаасаа амар олон жил батхтай явсан, батхтай арьс ямар хэцүү байдгийг мэднэ. Маш олон бүтээгдэхүүн туршиж үзчихсэн. Тэр дундаа чигшүүлэлт болон skin barrier ямар амар чухал гэдгийг бүр ингэ ясмахантай тултал ойлгосон болохоор энэ бүтээгдэхүүн бол батхтай арьсанд бүр үнэхээр таарах байх гэж би бодож байна. Дээдлийн нэг задлаа доторх баглаа бодлыг харж үзгөө. За, иймэрхүү өнгө төрхтэй. Маш хөөрхөн юм цэвэрхэн минимал өнгөтэй юм байна. Вау. Skin barrier cream toner гинэ. Cream toner гэхээр тийм ч амар өтгөн биш, тийм ч амар шинхэн биш байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ яг нөгөө батхтай арьсанд юу нэг айгүй цохимжтой байхаа. Тэгээ хэрвээ та яд сонирхох юм бол Wellbe Shop-ийн дэлгүүрлээ ороод сонирхож авах боломжтой байх нэ. Яг гоё цэнхэр өнгө байхгүй юм. Гоё цэнхэр өнгө. Тий, одоо яг ийм усан цэнхэр өнгө. Тэнгүүд энэ жоохон бараатаад, энэ жоохон ногоондоод тэр дээдлийн хоёроос холж юм шүү. Скол цаан тэндэг болох юм уу? Тий. Тэгэж үзтээ. Тэгэх юм бол гоё цайвар болж байгаа. За, хар өнгө. Хар саарл. Хар өнгөстэй яг энд байгаа шүү. Саарл өнгө би мэдэхгүй. Саарлаа өөрөө дундаас нь гаргана да. Энд байна. Энэ яг саатаагаар байна. Болж байна. Надад гэхдээ за энэ чугаас мөнгөлөг сайн юм чинь наад ч болох юм байна. Надад би энэ миний хамгийн туртай юу саахгүй, мөнгөлөгдөө саахгүй, жоохон шагаал гэж магадгүй. Жоохон сүлд нэмчүүлэх. Энэ тентрэх үг. Тэг хөөрхөн гялцаж том бас юу ширхэгтэй юм лээ. Энэ намайг ширээн дээр нэг гэж бодох үү? Салфетик байх шүү. Салфетик байгаа. Гайгүй хоо. Залгоо асуултаа мартчихдгийн штэ. Энийг хараа. Наа чи бүр яг штэ. Яг металл. Тийм ээ. За энийг харал бүлцэн харагдана да. Хар өнгөөр л сайн уусгаж оруулал дээр юм уу? За тийм. Би олцсон шүү. Тэрийг олоогүй. Тэр өөр асуулт олчлаа. Амар олон авьяастай юм шиг санагдсан. Одоо жишээ нь зурдаг гэж байгаа. Дээрээс нь дуулдаг. Тэснэ бүжиглээд идэг. Дуулдаг чи яаж өгөхгүй. Би акапелла ингээ хийж үздэг оролцсон. Тэр чи зүгээр дуршиж үзсэн шүү дээ. Тэгтээ сонсоод надад амар юу илээ. Би багтаа яг тийм акапеллатай тийм аппликейшн гэдэгсэн аахгүй. Өөрийгөө ингээд эхнийхээгаа ингээд даа гэд нэг өнгөөрөө дуулчингууд дараагийнх нь шинээр гарч ирээ тэрийгээ сонсож байгаад даа гэж салгадаг тийм аппликейшн гэдэг байхгүй. Тэгж мэгж үздэг байсан. Тухайн үед нөгөө нэг TikTok биш арай өөр нэртэй байлаа. Тэр үед хийдэг байсан. Тэгээ тэр үед нь би амар тэгж хийж үздэг байсан байхгүй. Тэгээ жоохон хөтлөхөр чаддаггүй байсан. Би ч гэсэн үздэг байсан. Тэгээ бүр жоггүй. За энэ нэстэй гой сонсогдохгүй байна. Болоо гээ би яг бэлчижсэн ахна. Тэнгүүд дуулдаг, бүжгэлдэг, жүжгэлдэг. Тэгснээ өвс мүс нүрээ амар гой боддог гэдэг байгаа штэ. Яг ингээд эднээсээ гой нэг нэгээр тайлбарлал. Нүрээ яагаад бодох хоббитэй болсон бэ? Нүрээ бодох хобби яг хөө зүгээр амар лаг бол бодож мэдээж чадахгүй штэ. Ингээд суурмөр юм он дээр бодд юм байл штэ. Явдлаа өөрийгөө. Нөгөө нэг одоо иймэрхүү бодолтууд байгаа штэ. Бүтээлч креатив ийм юм хийх амар туртай. Ямар нэгэн байдлаар ингээд ийм зүгээр ингээ хөөрхөн болгоод ингээд будаалж ирээ үед ингээл явчихсан штэ. Тэнгүүд зүгээр ийм өөрийгөө хэрвээ би ийм бодогтой яаж харагдах болоо гэж бодоод тэгээд яг тэр өгөөрөө будаад өөрийгөө харчаад тэг харьлах штэ.
тэрнтэйгээ гарч марахгүй. Зүгээр ингээл харилцаал зураг дараал тэгэл болоо. Яа гонигтэй юм ээ. Тэгээд яг өөрийгөө харчаал тэгэл ханаал. За ер нь бол ингээд дэлдээ янз би нөгөө ийм шарахтай бодолтууд өгдөө штэ ингээд тий. шарахтай жоох ийм цус мас үсрэл юм үсэр тий. киноны сцен тий. Тиймэрхүү юм бас амар дуртай. Тэгээд тэрүүгээр өөрөө ингээд бодож үзснэ. За ямар хөөрцөө. Тэгэл тэрнэр бол зүгээр тиймэрхүү төрхтэй өөрөө ямар харагдах болоо гэж боддог. Тэгээ сүлд харахад надад тэр юу айгу гоё санагдчихсан. Чихнээсээ эйфориагийн бодолт хийчихсэн штэ. Хөмсгөө амар цайруулаад тэр надад амар гоё ийсэн. Яг тэр бодлыг харсан чинь. Тэгээд би яг ингээд юм манайх ч угаасаа манай нэвтрүүлэгч өөрөө юм сонин содон буудалт хийж өөрийгөө жоохон челленж болгож буддаг. Дээрээс нь будаж чадахгүй нэг байвал туслаад ингэж мөнгөж өгдөг ч юм уу. Ерөнхийн нэг тиймэрхүү жаргалтай байхгүй юу? Яг болоодсэн. Яг тэнгууд айгуу тийм сонирхолтой яг тип байдаг болов гэж би бодгоо. Будалтан дээр юм. Би бол ингэж бодож ижил ингээд би сурсан. Ингэж би нүрээ бодож сурсан гэсэн юм. Би тэрийг юуны ач гэж бодоод байдсан шүү дээ. Одоо мэрэгжлийн мэдээж зураач биш шүү дээ. Тэнгүү тодорхой хэмжээр гарын урд уу ингээд зураг зураад ингээд тэгээд нүүрэн дээрээ зураг зурж яана л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээд яг ингээд харж байхдаа энэ хэсгийг ингэчүүл ингэж харагдах юм байна. Гэт тэг яг ингээд өөрчлөөл нэг тийм тэр нь амар сайн нөлөөлт юм болов. Тиймээс магадгүй юм байна те. Би бол өчнөө бодож үзсэн. Бурхан би энэ контрыг яг өөрийнхөө нүдэнд тохирох контрыг олох гэж бүр хэдэн жилиг зарцуулсан гэж бодож байна уу. Тэгээ нүрээ бодож угаасаа нэгт сайн чадахгүй. Тэгээ нөгөө тэгээд шууд хандлага руу ороод ирсэн. Тэгээд бусад тогтууд нь ингээл тодорхой хэмжээний нэг өөрийгөө гой хөгжүүлэхийн тулд ботлын тийм курс мөрсд явсан ч юм уу эсвэл угаасаа юм гарын эвдүүтэй өөрөө яаж бодохыг мэддэг тийм хүмүүс аахгүй. Тэнгүүд би тэнд яг тэг хүн орж ирж байгаа юм. Гэрэмтгээс өөр юм мэдэхгүй. Тэгэл болоо. Тэгэл би ер нь ингэх хэстэй мэн тэгэх хэстэй мэн гэж урлагийн амьдрал руу орох тусам нөгөө ингээд өөрийгөө хөгжүүлээд идэв юм лээ. Би яагаад энэтэй адилхан ингэж бас юм бодолт хийж чадаж болохгүй жоохон туршаад үзье гэд. Тэгсээр гоод ер нь бол бодолтонд амар дуртай. Гэтэ би сайн биш. Ерөөсөө тийм амар сайн биш. Зүгээр л өөрийгөө л сайн бодож чаддаг. Тэгэхээр лаг байгаа юм шиг байна. Үгүй тийм лаг биш ээ. Яг ингээ харах юм бол нүд би тарахгүй. Ийм мэдээж гэж бодсон. Өөрийгөө бодож сурцсан байна гэдэг тэгээд амар том юу юм шүү. Харин өөрийгөө бодож сурсан гэхдээ нэрэнгээс амар том юу гэж магадгүй юм байна. Тийм. Одоо амар мундаг сан. Тийм. Тэгэл заримдаа ээж мэжийг харахад гэдэг байхгүй. Али занааш өрдөр би бодоод өгье. Нэг амар мундаг охин болол боддгийг. За би одоо яг нэг ээжийнхаа бодгаар тоглосон хүн шиг л болж байна. Зүгээр trust the process. Зүгээр штэ. За одоо доогуур нь тэгэнгүүт юу явд ямар амар ид чидийн олон өнгөнүүд вэ? Би юм тод өнгө юмдас амар дуртай шүү. Тийм үү? Ингээд нөгөө сүүл дээр нөгөө хөмсгөө шарлуулад нэг чирнэлийн анаар бодсон шүү дээ. Тэгээ ингээд ногооноор бодно. Тийм гэртээ ингээд уйдаад за одоо үсээрээ тоглоод дууссан. Тэгээд ер нь ингээд тоглох зүйл үлдээгүү. Тэнгүүд ингээд нүүрэн дээр ингээд ногооноор будаал, цэнхрээр будаал. Цэнхэр өнгө биш юм байна гээл. Ингээд цэнхэр өнгө бас зөвхөн байна уу? Тийм ер нь би сквал болохгүй юм мэдгүй. Арсны өнгөнд маань бас ерөөс тохирдгоо. Яг бор арстай тэгснэ цэнхэр болгоо тийм хөхөртэй юм шиг харагдаж байна. Тэггүй тий. Арсны өнгөтэй яхаар өнгөтэй харшилт тийм лээ. Би ч бас яг тийм цагаан арстай хүн гэвэл бас үгүй. Ор гэвэл бас үгүй. Жохо юм завсрын юм шиг байгаа. Тэнгүүд надад ягаан өнгө цогтгүй. Тий. Бүлцэн харагддаг. Ягаан өнгө юмнаас би ер нь жоохон зайлсдаг. Цэнхэр өнгө ч гэсэн надад ер нь цогтгүй. Би одоо дуршиж үзээл ингэх гээл байж энэ. Одоо л гэтээ зүгээр. Одоо зүгээр. Яг ингээд. Энэ гэхдээ болоогүй. Одоо хүн гоё байна. Хүлээж яа. Trust the process. Энэ процессыг хүлээсний араас л хөмсгөө ингэж царилах байсан юм тий. Би ч маскара гаргал гэж бодоодсэн. Гинт амир. Энийг харсан чинь бүрэн нэрээ хөмсг рүүгээ орцсон буталт гэж бүр хөмсг нь ягаамаа болчихсон юм шүү. За одоо амар хар. Одоо би энийг дуусаад юмтэй гингүүд ийм зэрэг тавьж байгаа нэ. Манай намайг одоо гайхын та.
За хар eyeliner эднэр Тэ энэ бор өнгөтэй. Би ийшээгээ хэлчихэ. харандаа. Харандаа за баг энэ дотор нь байгаа хта. Энэ биш үү? Биш үү? Энэ Студ ажиллах болсон. энэ контр юм байна. Энэ чинь харандаа. Баярлалаа. Би харин яг энэ подкастыг хийх гээд би маш олон юм туршиж судалж байгаа амар олон бодлогоо тавьсан. Энэ хэрэгтэй байдаг юм байна. Энэ ч гэсэн хэрэгтэй байдаг юм байна. Давхар амар туршлагатай болж байгаа юм шиг. Тэр бодлтын нэг продакцийн талаар ер нь л жоохон бэлэгтэй болж байгаа юм уу? Бүтээгдэхүүн нэг иймэрхүү байх ёстой юм байна гэдэг ч юм уу. Аха. Тиймэрхүү юм аягүй юу. Туршлагатай л тамшиглаа. За одоо ингээд нүрэ ботцохоо ингээд амнаас үг гарчдаггүй юм аа. Одоо уг нь ухаж төнхмөр аягүй олон л юм байна. Надад тий оюутны амьдралын талаар нь яриулгаа юм уу? оюутны амьдрал суурьлахаар яах юм бэ? 10 жил чинь одоо ингээл яг ингээ нэгэн хэвэн хичээлээ ингээл 45 минутаар ороод тасч байгаа штэ. Тэнгүүд Севскингүүд шаал өөр өчнөр рүү ороод ирсэн байгаа штэ. Тэр үед яг хүлээж авч ирсэн хүлээ авалт нь ямар байсан тасах процесс нь хэр удаан байсан гэдэг талаар нь ярил сонирхолтой юм лөө. Тасаад бол ихний угаасаа ороод ер нь бол шууд тассаа. Би чинь бас ордон драмын дууланд явж ирсэн юм чинь бас ингээд тодорхой хэмжээний юм ойлголт байгаад исэн. Тэгээд зүгээр надад гоё санагдсан зүйл нь манай ангийн багш амар гоёсэн. Ардын жүжигчин хүн надад хичээл зааж ийн гэхээр Монгол улсын ардын жүжигчин үнээр би хичээл заалгуулж ийн гэж бодохоор амар гоё гэсэн. Тэр нь жоохон юм хүндлүүштэй хүн байсан болохоор илүү гоё байсан. Тэгэх бах уу угаасаа. Надад анх нэг ухнагаа ирээд надад нэг юм хэлж өгч явтал надад ямар гоё юм бэ. Нөгөө телевизээр гардаг амар мундаг хөгжмийн зохиолч хүн байж тээ гэл. Тэгэл университет орсны араас балхаж байгаа байхдаа анх удаа уулзаал доо муу авахар болох гэж байхдаа бүр надаас вау. Би ингэ шинэ хүрээлэл рүү ингээд орж ирч чадлаа гэж юм гэж байна. Чигтэй амар гоё юм аа. Амар юм бахархмаар юм аа. Яг нэгттэй амар гоё байсан нэр. Тэг үйл явдал чи ингээд нэг юм левел ахаа дахиад. Тэг. Яа ингээд тэмцээн уралдаанд орох болгоно угаасаа яг хүн ингээд левел ахт юм лээ. Ингээд за дуулалсныг миний ботсон бол ийм байсан бол олон хүмүүсийн дунд оронгууд энэ чи ийм байдаг юм байна гэж орж ирнэ. Тэнгүүд илүү мэрэгжлийн төвшөнд харыг ингүүд энэ чи ийм байдаг юм ингээл тэмцээнд орох болгоно ингээл ахаал явдд юм лээ. Тийм ээ наач надад яг нэг юм гоё левел ахаа явж байгаа бүр амар гоё. Одоо би яг левел дээр жон гацсан. Өөг би ахиж явж ирсэн. Одоо ингээ гацаалтын байдалд орсон байгаа. Дээшлэгдгүй доошлогчгүй яг ингээд одоо яг яах вэ гэдгийг сайн ойлгохгүй байгаа. Чи эсвэл нөгөө очих хэвээр замдаа арай хурд очичоод тэгээд юу яаж байгаа юм бэ? Эсвэл би ингэж боддог. Яг ингэж бүтэн нэг дууг авч хүн өөрөө аваад тэрийгээ дуулвал хүн дуулалтаа амар сажирдаг байхгүй. Партийн аваад болох биш. Бүтэн дуу бүтнээр нь сураад яг тэр дуун дээр ажиллах юм бол тэр хүн тэр дуунаас авсан мэдлэгээ өөр дуунууд дээр ашиглахад амар хялбар болдог болохоор нэг дуунаас авсан мэдлэг амар том үр дүнтэй байдаг. Тэнгүүд одоо манайх чи хамтлаг штэ. Хамтлагийн дуунуудаас яг ингээд олон сонин садан дуунууд орж ирж байгаа ч гэсэн яг жижигхэн тэр партийн л бид болчихж байгаа болохоор босож юм дээр ингээд хөгжөхөд баг зэргийн юмстай байдаг юм болов гэж би юу нь бол боддог. Ер нь жоохон баригдмал. Жоохон баригдмал байж магадгүй дээ гэж юу нь бол боддог. Ямар гоё юм бэ? Би гэдэг анх удаа яг мэрэгчлээ юм сонслоо. Би гэдэг ерөөсөө юу байхгүй. Нот мэдхгүй, мэрэгжлийн сургуультанд сураагүй. Би яг ингээд туршсан ингээд туусан амьдралынхаа туршлагаар ерөнхийн нэг хар зураг гарсан байхгүй. Дуу гэдэг чинь нэг иймэрхүү дээ гэсэн хар зураг надад өссөн байдаг. Тэгээ бодонгууд айгуу сонирхолтой. Тэгээ би ерөөсөө одоо ингээд урлагаас өөр юм хийнэ гэвэл би яг юу хийхээ сайн мэддэг шүү дээ. За одоо хэрвээ би дуучин болоогүйсэн бол ийм хүн байх байсан да гэж боддгоо. Бодсон тийм мэрэгжил байна уу? Олон улсын гадаад харилцаагаар би ер нь сургуулиуд дүүргэсэн. За андаа мэрэгчлэр дүүргэсэн гэсэн. Тэгэнгүүт тэр байж болох юм. Гэхдээ би хилээ сайн сурчаад. Сурагдагдаагүй гол нь. Айгуу сонирхолтой сурагдагдаагүй. Тийм сургагдахгүй байсан надад бүр. Жохон энэ яг өмнөх юм дээр би бас н хайлт хичээлдээ нэг явдггүй байсан гэж ярьцсан ах юм. Урлагтай байнга орох юм байсан болохоор сургуультай нэг явдггүй байж байгаа нэг гэсэн чи хүмүүс нэг жоохон жаажилжлээ. Шүүмжлэл хэлжүүлээ. Өсвөр насны хүүхдүүдэд чи буруу үлгэр дүүрэл үзүүлээд байна гэсэн юм орж ирсэн болохоор
би бас нэг жоо хоёр талтайгаар ярил гэж бодсон л та. Багаасаа нөгөө тийм амьдралыг туулсан болохоор хүн ч өөр байгаа штэ. Тархин хүлээж авах юм ч гэсэн өөр юундаа илүү сонирхолтой юм. Тэрийг хүмүүр байгаа юу? Тэр нь ч гэсэн өөр болохоор хүүхдүүд маань тэгээд анука их ч угаасаа урлагаар яваад ингэсэн чи би ч гэсэн яага болтгүй ингэсэн юм битгий аваарэ гэж би бас зөвлөд энэ ташрамд хэлсэн зүйлтэй юм болов гэж бодлоо. Тийм байна. За одоо би гоё асуулт асууя. Фэвэй бүх юм таач ингээд дөрүлээ нийлцэн. Надаа юм өөрсдийн гэсэн яг юм мини кинонуудаа хийдэг том юм гоё К-драма биш веб драманууд хийдэг штэ. Тэрнээс гадна яг фэвэйтэй холбоогүй бусад өөр жүжигчтэй тоглож исэн тийм кинонууд идэггүй. Байдгүй юу? Яагаад? Яг гоо жижиг дөрүүд бол байгаа л да. Яг ингээд орж гараад тэг камео маягаар ингэсэн юу байгаа. Мэдгүй сонир байгаа зэрэг. Тий. Би болохоор одоо нөгөө нэг жижигийг харангуут нөгөө ингээл юм тоглоод байгаа штэ. Орфей театрын сайн нэг жижиг хориотой жижиг мүжиг тоглосон. Тэгээ нөгөө нэг Жимини гэдэг нь бас нэг кино бидний гэрээр орж исэн. Тэгээ айгүй харж исэн. Тийм манай хоёр бол тийм Томо та хоёрыг ер нь яг бусад кинонууд дээр бас яг төдийлөн харагдчихаагүй байж магадгүй. Угсаа орж байгаагүй нэ. Чи хараагүй намайг. Угсаа би байгаагүй. Би байгаагүй нэ. Мэдгүй тэгээд яа гэм бол хоёр нэг өөрсдийнхоосоо өөр юмд ордоггүй юм болоо. Шалтгаан бидгүй гоо. Шалтгаан бол байхгүй. Ямар ч юм орохыг би зөвхөн өөрсдийнхөө юмд л орно гэсэн юм бол байхгүй. Яг гоо мэдээж тодорхой хэмжээгээр санал бол ирж байсан. Тэгээд тухайн моментд яагаад ч юм миний те хийх байгаа юмтай давхцаад одоо орч чадаагүй юмнууд бас байгаа. Тэгээд яг гоо одоо энэ жил сквал энэ он гараад ч юм уу яг өөр хүний уран бүтээлд орж үзье гэж юм бодож байгаа. Өөр найруулагчтай ажиллаж үзээд нэг миний туршлага одоо яг тийм жижиг юм хоёрын хажууд бол бүр юм жижиг юм байгаа байхгүй юу? Яг өөрсдийнхөө л юмыг хийгээд ингээд яг болоо явж исэн. Тэнгүүд би энэчнээсээ ингээд гарангуут өөр хүмүүстэй ажиллаж үзвэл яг ямар хуу байх болоос ингээд жүжигчнээ явжсэн өсөжтэй явчих штеп. Тэнгүүд одоо би зүгээр л яг юм яг бас юм цогцсон байгаа юм уу? Яг юм нормал яг ингээд өөрийнхөө юмнуудыг хийгээд өөрийгөө хөгжүүлэх зүгээр хувь хүнээ хөгжүүлэх юмнуудаа хөгжүүлээд тэгээд яг мэрэгчлээ бол ерөөсөө яг ингээд жоохон завсартсан. Тийм ингээд хайцсан. Тийм жоохон завсартсан. Ерөөсөө хөгжүүлээгүй байгаа. Уран чадрын хувьд ч тэр нэг юм тоглохыг хүсдэг дүр гэж байгаа юу? Байгаа. Ямар дүр? Амар би чи дүр мөр бай. Сонирхолтой юм шиг бүр. Чи яах гээд байгаа маа гэсэн нэг энэ дүр байвал надад бас айгүй сонирхолтой. Би бас нэг тийм дүр тоглож үзмээр санагдчих. Дааж би чадахгүй. Энэгийн чинь хэдилийн нэг наадмын нэвтрүүлгийг хоёулаа нэг багаас. Яа. Тэрний үг марталтыг би одоо үгэлсэн. Би бүр ерөөс үгүй хэлж чадахгүй байсан заа бүр. Тэрэн дээр бас нэр нэг баг болсон юм шүү дээ. Тэгээ цаанаас л ингээл холбоотой байсан байгаа байхгүй юу? Тэр зэгтээ амар инээдтэй надад нэг. Тэр ястоо рэндом тэг гэхдээ бүр хөөх өстө төсөөлөөгүй юм хөгтөж авсан шүү дээ өдөөс. Би зүгээр л за хүмүүс юм чаддаг юм хийх хэрэгтэй юм байна л гэж би тухайн үед бодсон да. Бүр ерөөсө чадахгүй байсан. Яг дүрээ ингээ жоохон царайны хуурлаараа гаргачих гэр үгээ баштаад амар гэтээ даваа гарсан хэдүүлээ. Өстө өөр хүмүүс. Тэр зэгтээ амар сонирхолтой байсан. Надад тэр наадмын нэвтрүүлгийн хоолт байна гэсэн. Йоо. Амнаас мултарч унах гэсэн мөр амар гоё гоё. Яг тэр дөнгөж яг шинээрээ. Тийм. Амар гоё байсан шүү дээ. Хоёр нэг нэвтрүүлэгт орсон юм аа. Тийм. Тэр чинь бараг 3 жилийн өмнө үү? Тийм. Бараг 3 жилийн өмнө шүү. Улбар шар үстэйсэн. Тийм. Тэгэхээр бүр нэлээд тэр. Манай эрэгтэй хамтлагийн мөнхөө ах. Тэгээ гуруулаа нэг баг болоод тэгээ нэг ном сум харж марвал манайх чи ялж малаа л. Тэр айгаа сонирхолтой байсан. Тэр өстө хөр хүмүүс нэ. Тий. Тэгээд гэхдээ хоолны ихгүй. Хоолносгүй ингэдэг байхгүй. Муугай тий. Тэрний хоолыг угаасаа дахиж ойрын хэдэн жилдээ бол угаасаа. Тий, дахиж хүртгүнүү байсан. Ах тэгтээ одоо алга болцсон уу? Амар гоо хоолны контент хийдэг байсан ах байхгүй юу? Арт гэр л үү? Арт гэр.
Үнэхээр тасархай. Байгаа юу? Эсвэл сошиалын юмнууд нь багассан юм л уу? Ерөөсөө олж харагдахгүй байгаа. Тэр үед бас бид эднийг баг болж исэн юм байна. За дүр би чи амар мухай. Намайг бас амар ингэж загсан. Битээ хүний яриа таслаад баймаа гэд. За гэвэл одоо тэнгүүд дүр туурмаар байгаа гэсэн чинь ийм киноны ийм дүр дормоор байгаа. Тэрийг нь сонсъё. Ийм юу кинон тоглох үздэг. Сэтгэхүүн аим шиг кино гэдэг штэ. Аим шиг кино гэхээр ийм сүнстэй, зүрхтэй биш. Яг ийм сэтгэхүүн аим шиг триллер тэ жанр нь. Тэгээд тэрэн дээр болгоод ийм эхэндээ ингээд айгуу гоё ингээд энэ өстө сайн дүршөө өстө гоё дүршөө гэж байгаа. Сүүлд нь нөгөө плот твист нь тэр дүр өөрөө байх ийм дүр. Өөрөө яг үндэ бол жоохон зөвүүн дүр нь байж мэж гарч ирдэг өө. Тийм яг бүх одоо киног эргүүлэх дүр нь байдаг ч юм уу. Тийм юм. Хаус яг тийм шүү. Йоо тэр бүр би тарихаар нааддаг тийм. Цагтаа ингээд амар мундаг цагтаа шуум ороод ингэсэн чи яг үндэ л алуурч юм хийж идэг. Тэгэхээр тэр хүн бүр үнэхээр амар жүжиглсэн байна. Тэгээ яг ийсэн гişиг болохыг хүссэн тэр үед тэгэл хөөх. Ахыг би уг нөгөө юугаар нь л төсөөлжсэн. Ихсэн сүлдээ нөгөө төсөөлжсэн. Амар дүр гаргасан шүү дээ. Тэгээ одоо нөгөө юу идэг штэ. Dream High дээр тоглох багш байдаг штэ. Амар мундаг багш. Чүдантэй. Гарч ирсний тэр сүүл нөгөө нэг амар драмагаар бүр новшин тийм зөвүүн дүр болж гарч тэр бас надад амар шинжлэх санагдсан. Тэгэхээр юм гоё мундаг аахгүй жүжигчд. Би бүр тийм хүмүүсээр манай Монголч гэсэн зөндөл лаг хүмүүс байгаа. Харин бас яг тэгэж бодсон. Яг тэгэж хуурч чаддаг амар гинэн бор юм шиг харагддаг мөртлөө яг тэгэж амар хуурч чаддаг жүжигчтэй би бүрсэн үнэхээр алгаад шин. Яа. Гэтэ тийм хэрэг дүр ирэх юм бол надад л яг намайг үнэхээр яг тэ тоогоод ирэх юм бол би айна. Яана би гаргаж чадахгүй бүр ингээд холион баадаг энэ хутгаа хийж өгөөд. Гэтэ ер нь тэгэж челленж авбал амар гоё санагдаа. Одоо жишээ нь манай нэг хамтлагийн Винди маань суйсыг төгссөн байдгийн. Тийм шүү дээ. Винди маань өчигдөр бид идэд кинон дээр яаж ихэ ойлгох, ер нь яаж ойлгох тэр нөгөө нэг юм дүрийг гаргадаг талаараа тийш аваад ингэдэг талаар сонсоход л амар гоё сонсог. Тэгвэл жүжигч амар тийм сэтгэл хөдлөл өндөртэй мундаг байхгүй. Тэр амар зэм санагдав. За би энийг уучраг алдгүй. Тийм дүрдэл тоглохыг хүсдэг дээ. Ирээдүйд хизээний цагт болох байхаа гэж бас боддгоо. Хамгийн сонирхолтой энэ кинонуудын дүр туурайд хамгийн сонирхолтой байсан дүр нь ямар дүр байсан бэ? Хамгийн сонирхолтой юу? Тий. Өөрийн тоглож исэн дүрүүдээс. Тий, тоглож исэн дүрүүдээс. Би яг фэвэс өөсөө яг өөрсдийн киноноос гэх юм бол би надаа болзооны сургууль дээр хизээч бодит амьдрал дээр ер нь тийм дүр биш байхгүй юу? Тэнгүүд тэрэн дээр ер нь жоохон нэг ийм дүр сэтгэл хөдлөл нь маш хурдан. Тэгээд хэлэх гэснээр шууд хэлцдэг. Тэгээд амар шудраг. За шудраг нь бол нийлж болно. Тийм дүр. Тэгээд шууд таалагдахгүй байвал ингээл түлхэл хайчдаг тий. Тийм дүр байсан. Тэр яг уу миний яг өдийг хүртлэх тий. Яг бэвэ дотор бол жоохон хэцүү байсан бас. Гаргахад жоохон хэцүү. Өөрийнхөө байгаа төрхөөсөө илүү ондоо төрхийг гаргах. Тийм өөр имиж бүрдүүлж ийн л гэсэн. Тэрэн дээр бас сонирхолтой байсан надаа. Тэгээд юу Монгол тэзээний цагт бүтэн гэж боддгоо. Ийм Баатрын дүр. Marvel-ийн тийм Captain Marvel заарвал ч юу юм Scarlet Witch ч юу. Бэн гэж юу бисээ мэдгүй байна. Мэдгүй хизээний цагт хэрэг нам хөшөрсөн хамаагүй. Гараасаа гэж би хүсдэг гэж юу. Тийм амар хүсдэг. Тэгээд тэр хэд чи бүр гоё штэ юм. Байхгүй орон зайд яг байгаа юм шиг. Тэгээ би сая сүүл яг юу үзэхгүй. Spider-Man үзэхгүй. Яа бас л алж ийл штэ. Үнэхээр галз байлаа. Тэр бүхэн тэгээд хамгийн амар нь тэр хүн зүгээр л юм green screen дээр зүгээр ингээл явж ийн гэж бодгоо. Сонирхолтой. Тэр сүүлийн нэг Odyssey ямар ч green screen-гүү явсан гэсэн чинь бүх юмнуудын яг байглаар нь бүгд яг далайд тавьж байвсаа гэ. Тэр амар гоё байсан шүү. Би дахиж бүр гоё театрт очиж үзмээр байгаа. IMAX-д үзсэн үү? Үгүй. За газар олохгүй Prime дээр очиж үзье. IMAX бол гоё байсан шүү. Дахиж үзье гэж бодоод байгаа. Ярилцаалаа тийм менежерээ.
Толгой тэрхэн гаравч. За. За. Чадхаар одоо сайн ороод ирэх гоё байх хаа. Ямар гоё. Тийм. Нэр мэй шиг юм. Тийм ээ. Шиг тийм. Ашгүй. Чиний өсчин задарвал бүр амар болох Харин би яг болох гал яг та хэдэд одоохондоо эмгэн шиг харагдчихж болно. Гэтэ байж. Гэтэ санаа зовлтгоо. Санаа зовлтгүй. Зүгээр л байж. Энэ чинээс жоохон шаргал өнгийн саав юм. Шаргал өнгийн. За юу ч гэсэн ингээл металла тавьчихлаа. Би нэрээ сая бүр гэхдээ юм глиттертэй юм уу хийнгээ зөндөө олон саавс. Таанд бүгдээрээ юм жижигхэн шиг хэрэгтэй. Гэтэ гоё өнгөтэй байна уу? Тэгээл мэдгүй болохоор аваад. Аль нь зөв, аль нь буруу юм болоо гэл. Аль нэг нь хэрглэж л таараа. Харин аль нэг нь хэрглэж л таараа би гэж бол. Бүтэнгийн лаац. За юм шиг байх. Дураараа тавьчихлаа. Гэтэ надад бодолч нөгөө том нүдтэй болохоор орон зай томтой болохоор болоод ийн гэж би бодоод байгаа байхгүй. Минийх ингээ сайн харах юм бол хөмсөг энэ хоёрын хооронд орон зай жоохон жижиг. Энэ хоёрын хооронд. Ингээ бодог ер нь нэг тийм том юм хүрээгээ бас орж марч. Харин энэ бүхэн хамаатай байдаг юм билээ тий. Тийм. Би бүр сүулт л мэдсэн. Болж. Яг энэ цаг гарах гэдсэн байхгүй. Хайл төхөөд ах шиг байна. Төгчийн. Харин. Ер нь баг ороод ид. Ороод болоод байна. Ингээл хүн өөрийгөө бодоод харин сайжраад идэг байхгүй да маахан. Сайн нөхөлтэй. Ер нь тэгээд юм туршаал сайжраал. Тийм. Туршиж үзэх тусам л сайжраад идэм бил. За одоо ундралаасаа юу гоё ухаж дөнгөх вэ? Чамд ийм гоё өөр хобби байдгүй? Хобби юу? Тий. Байхгүй. Би бодож байна. Хобби гэх юм болон тухайд тэгэл жоохон бахта зураг зурж үзхийг бол хүсдэг л байсан. Гэтэ би бас яг нэг гоё зурдаг муурдаг хүн биш болохоор бас нэг ерөөс аваагүй. Гэхдээ яг ч надад зүгээр яг хамаатай юм санагдаад байт юм аа. Нэг юм чаддаг юм аа хийл гэж би толгой дотор шууд оруулаад ирчихдэг заяа. Би чадахгүй бол за бүлийн чаддаг хүн л чадах юм би бол чадахгүй мэн гэж шүү хайчдаг байхгүй. Тэрнээс болт юм болов. Бас тийм бах тий. Тийм. Амар өөрийгөө жоон голомтгой байхгүй юу? Амар голомтгойс. Би бүр нэг хөлийнхаа үзүүрээс толгойн үс хүртлээ бүр өөрийгөө амар малж малдаг хөвгтүйсэн. Тэгээ ер нь яван тундаа гэхдээ жоохон өөртөө ихтгэлтэй болоод хайлтаа өөрийгөө glow up хийх гээд зүтгэсээр аваад ер нь гай голс шүү. Гэтэ ер нь өөрийгөө ялцчихгүй голдсон мөлий. Тийм. Хүнтэй шууд харьцуулт юм мөлий өөрийгөө. Тэнд нэг амар сайн чаддаг хүн байнгут би яг атаархаад гэж байгаа юм байхгүй ч гэсэн. Тийм зүгээр би чаддгүй юм байна да. Тийм яг тийм бодлоод амар төрдөг. Надад бол. Гэтэ тэр маань надад бас би яагаад чадахгүй юм гэсэн жоох юм хүсэл төрүүлээ. Зарим нь бол жоохон тэгж туршиж үзчихсэн шүү. Тийм төрлийн хүн байханэ. За бит хоёр төр зур завсарлаад хальт нүүрнийхээ будгийг явуулчлаа. Тэгэхгүй л хэтэрхий урт дугаар болох байдаг. Тэгээд юу яасан? Энэ бараг чиний бодолтод болох болов уу гэсэн. Энд ихтэй доороосоо наалдаг. Өөр дээр цавтай юм лээ. Эдгээр бүгдээрээ тийм үү ер нь? Ер нь тийм. Тийм бол Энэ бол тийм биш. Энэ бас тийм биш. Тэгээ янз бүрээрээ сонголттой байна. Окей, би харцаал. Гэтэ би тэр чимэглэх ажил руугаа орж байна. Тэгж үгэж инээдтэй. Би энэ өөрийнхөө хэрэгэлдэг сормосаараа л дагнчдığım л үг гэж бодох юм. Одоо яг ингэ нэвтрүүлэг эхэлдэг байхгүй. Эхлэх үед айгүй асуултууд айгүй аримтай. Тэгээ яг ингэ нэвтрүүлэг дуусаад сормос нахын алтанд яг асуултууд дуусаж эхэлдэг. За тэр хэсгүүд дандаа юм яриас багтай. Одоо яах вэ? Одоо нүрийг яах вэ? Махгүй хоорондоо ярьсан л тийм дингийн яриа болчтой. Одоо яг нөгөө үр дүнгээ яах гэ. Тийм үр дүнгээ гоё харуулах гээд. Одоо яг ингээд бит хоёр яг энэ будагтаа гарна. Тийм гарна дараад нь ажилтай. Одоо гайхах бах зүрээ. Тэгтээ хамаг. Анх удаага баг яг ийм бодол хийгээд гарч үзэж байна. Тий. Йоо ямар энэ. Шигтгэнүүдээ авчих юм бол арай гайг болчих юм шүү. Харин шигтгэнүүдээ аваад тэгэл шилээ зүгэл сайхан.
Тэгжэл бараг л болчих юм шүү дээ. Oh shit. Надад тэгтээ нэрнгээсээ бүр яг юм довтон бүр яг орж ирсэн шүү дээ. Танаа фэвэгийн фэнүүд бүр амар хүчтэй юм лээ. Амар галзуу орж ирд юм лээ. Тэгснээ араас нь чиний яг ингээ ундралын фэнүүд гэж бүр дахиад тустай юм шиг байгаа юм билээ. Бүр айгүй онцгой бүр. Тэр юм мэддэг үү? Баярлалаа та нарт. Та нарыг зэрэг сайхан байна гэж сайхан энийг нэвтрүүлэг подкаст тэг яг YouTube дээр л ордог. Ер нь нэвтрүүлэг гэхээс илүү сайхан подкастэнд орж байна да. Яг гоо ихэнх подкастууд чинь жоохон нөгөө юм юу байгаад идэг штэ. Яг өөрсдийн гэсэн өнгө төрхтэй байснаа зарим нь юм амар юм түүх мөнх ярьдаг ч юм уу, бизнесийн талаар ярьдаг ч юм уу. Тиймэрхүү юмуд айгүй их байгаад идэг штэ. Манайх болохоор яг юм хөөрхөн харуулдаг юм. Хөөрхнөр нүрээ бодож өөрийгөө хөөрхнийг харуулдаг. Тэр дэлмаараа дандаа хөөрхөн асуултууд асуудаг юм. Хүнд мөнд асуулт асуудаггүй. Тийм байна. Гайгүй уустай. Тийм байна. Гайгүй гэж хэлсэн шүү дээ. Яна яа таадгүй наахан махаа гэсэн. Зүг зүгээр. Зөндөө л ярьлаа. Зөндөө яриулаа би ярина. Яа. Сормос минь. Гэтэ яг таньдаг хүнийхээ юунд орохоороо амар тухтай тийм байдаг юм тий. Танихгүй юм руу орж ингээд зэрэндээ нэг аягүй сүнсний юмнууд байна. Яана. Тэрний талаар ноц ялгая. Тэгж би юун дээр ч орж илээ нэг тэгж мэж орж. Тэрийг л ноцлнаа гэл. Тэгсэн чинь үзэгшин доор ямар их ноцтой олигтой юм ярьсан бөхлөөрлээ. За. Яах нь вэ? Хүний хамаг юм ухажсан дээ ч гэдэг. Гэсэн тань. Миний үед болохоор TikTok ч миний үед гэдэг шүү дээ. Тэд ингээ үе чинь арай нэг ондоо байгаад идэг гэсэн шүү дээ. Тэр үед амар их TikTok хийдэг байсан уу? TikTok юм шүү дээ. Тэр яг ямар нэртэй хэлээ нэг юм улаан өнгөтэй логотой байдаг гэсэн. Musical.ly. Тийм Musical.ly гэж яддаг. Тэгснээр TikTok гэж тусдаа дахиад нэг ондоо аппликейшн гэдэг гэсэн. TikTok нь болгоод бүр яг хятад юмнууд амар их юм орж ирдэг. Гэхдээ бид анх нөгөө үгүйгээ дуугаа гаргаж хахад яг тэр бүр амар бодулсан. Яг TikTok тэр өвөр монголчуудад амар хүрсэн гэдэг. Тухай TikTok-ыг тэр үед нь яг мэдэж авч ирсэн аахгүй. Та дуун дээр ч ам барьж ийсөө. Тийм үү. Тэрэн дээр ихтэй амар хөөрхөн бүгдээрээ л биелүүлж чадаагүй. Өөр найз зал охинтой болсон гэж сансан. Гэдэг инээдийгсэн. Яг тэр хэсэг бүр тэр хэсэг бүр амар хөвгчлээ. Тэр маань нөгөө нэг их гэрлийн хэсэг байхгүй юу? Одоо нөгөө хамтлагт байхгүй. Гараа явцсан байгаа гişүн юм. Парт байхгүй. Тэр бүрс үнэхээр бүүм болсон. Тэр бол гэтээ угаасаа амар тийм вайрал болохоор байсан. Ерөөсөө тэгж бодоагүй шүү дээ. Нөгөө нэг төсөөлөл байдгүй шүү дээ. Яах вэ дээ гэж мэгээ батцсан. Ер нь сая явсан нэлээ болсон. Тийм. Сая эдэн зүгээл гараа явцсан бидэд бүр үнэхээр ингээ шокнд орчихсон. Наттай 10 жил нэг дугуйш могортгүй нэг нийлдэггүй байсан. Дээд анги ихч мэгч чинь. Өстой мундаг байна мэн гэж бичиж чадаар орж иржсэн. За би тиймгүй. За энэ дууны буянгаар чинь бахан тэндхгүй хүмүүстэй болж авах нэ гэж бодчихсон. Амар сүртэй юм бичиж орж ирээд. Гэтэ тэр бол үнэхээр бас бүүн байсан тухай үед. Тухай үед танаа нөгөө нэг юу Love чагтныг Love number 1. Тийм. Love number 1. Тэрийг чи би караоке талтуулсан. Нөгөө манай хамтлагийн Винди байгаа штэ Винди маань анх манай хамтлагийг гарч ирээд яг тэр дуу гарч ирэхэд тэр дунд нь илүү турштай байсан гэсэн. Love number 1 гэдэг дунд. Би бас тэр дунд чи бүр янзээ гэж. Би бол тэр дунд турштай. Тэр дунд амар өстой. Би гол нь миний хамгийн тэгтээ турштай дуу болохоор хамтлагийн маань Girlfriend гэдэг байдаг. Тэр надад амар гоё санагдсан. Тухайн үед би өөрөө нэг хүнд сайн болоод чинь би хэдэн онд байсан юм? 21 онд байсан юм уу? Нэг хүнд сайн болоод тэгээ гол нь тэр уусаа бүтэхгүй гэдгийг би мэдчихсэн байхгүй юу? Тэс зөндөө ах. Тэгээ бодонгот за бодлоо. Тэгтээ
хөвгчлээ юмаа гэж бодчихсон. Тэгсэн чинь яг дуун дээрээ чам нэг юм хайртай мэртэй хүн чи тэрийг хараад шохоорхоод даанч хүрч чадахгүй байгаа мэдрэмж чамд байхгүй байна уу? Яг тэр мэдрэмжээрээ дуулаатах гээд. Аха. Тэг яг тухай тэгж дуулж ирсэн байхгүй. Би чиний найз охин байхыг хүсэж байна гэсэн утгатай. Аха. Нэрээ яг тэгж мэдрэмжээ оруулж дуулахаар шал өөрийгөө амтай сонсогддог юм дүүрэн. Тэнгүүд тийм дуунууд жоохон хоосон санагддаг нөгөө амигуд болцснууд нь. Аха. Яг юу дуулах гэдэг нь жоохон ойлгомжгүй болчдөг ч юм уу. Аха. Тэгээ тухайн үед анхудаага мэдрэмжээр дуулах гэдэг чинь ийм юм байдгийн вэ штэ. Дан чадвартай байгаад дуулж чаддаг байгаа тусны их учир байдгүй юм байна гэж би олж мэдчихсэн. Чамд өөрөө зохиосон юм юу байгаа юу? Цацаагүй. Нэг дуу байсан. Нэг л дуу байсан. Аха. Гэтэ тэр дуу цацагдахгүй байхаа. Тийм үү? Тий. Тэр ер нь цацагдахгүй байх. Яагаад гэвэл тэр миний зохиосон дуу биш манай нөгөө продюсер Наранзан ахын маань дуу байсан байхгүй юу? Аха. Тухайн үед нөгөө нэг хамтлаг маань гişүүдээ солих гээд тренинг хийж явах үедээ за Анука чи юмыг яаж мэдвэ? Нэг дуу хоёлаа бэлдээд хоёлаа хамтлагаа байгуулагдахаас өмнө нэг юм солонууд гаргах юм арах гэж ярьж ирсэн. Тэг байхгүй. Тэр дуу бүр 20 онд бүтсэн дөө одоо хүртэл сонсоход уг гоё л идэв. Гэхдээ хуучахгүй юу? Тэг хуучахгүй амар хөөрхөн байгаад идэгсэн. Аха. Тэгээд үнэхээр цацаа гэсэн юу байхгүй юу? Байхгүй. Одоо тэрний чинь зохиогч ирэх нь Наранзан ах дээр байгаа. Манай хамтлагийн гэрээ дууссан байгаа. За. Тийм болохоор би тэр дуугаа авахын тулд Наранзан ахтай эргэж холбогдчихийж хоёлаа ингээд нөгөө нэг юм уутай тохиролцчихийж л одоо нэг гарах боломжтой гэх юм уу. Тэр дуу гэхдээ айгүй хөвчлөлтэй гоё байсан. Амар тийм эмо охин дуу. Нэг хайрын нэг харилцаа жоохон бүтлгүүддэг шүү дээ. Аха. Чамруул яваад энэ гэхдээ хоёлаа бүтэхгүй гэсэн утгатай дуу утгах юм. Би чамд өгөн амар хайртай гэхдээ хоёлаа болохгүй юм шиг байна гэсэн тийм жоохон. Тэр үед ямар төрлийн дуу гэдэм бэ? Гунигтай дуу. Жилээ мэдэн шүү. Гунигийн дуу. Барадо гэж одоо хэлдэг юм та манай японоор. Манай японд ч юм бол тийм. Манай японд бол уянгийн дуу Барадо Кёко л гэдэг юм да. Тэгсэл тэр үстэй хүндрэл үү. Яг хойд айгуул гоё л байсан. Өөрийн соло дуутай тэгтээ болно гингүүд би өөрөө зохиож чадахгүй юм блэ. Зохиодог хүн бас дахиад л тустай үед юм шиг лээ. Аха. Амар хэцүү юм лээ надад бол. Нөгөө нэг хүн мэдхгүй юм руугаа оронгууд нэг мама наашир шиг дуу зохиогоод юм санагдаад тэгэрсээ за би болчих гэлдэг болчих. Энэ миний оролдох зүйл шүү дээ. Миний оролдох зүйл биш вэ? Чаддаг зохиолч нь зохиож иж би тэрийг нь л дуулах юм байна. Тэрнээс би үнэхээр бүтэхгүй юм байна гэж байлжсэн. Дуу тийм гаргын маргай гэсэн тийм зүгээр битүүхэндээ дотроо боддог бодлоо идэггүй. Надаа юу? Тий. Жохон байхтал байсан. Одоо л би бодтой өндөрлөлтэй юм л ерөөсөө. Би юуг нэг сонсч ирсэн шүү дээ. Нэг зарим нь юу? Тийм баха мань сая өөд болсон нэг гайтай. Дуулдаг таад нөгөө өөрсдийнхөө юунд киноны дуудын нөгөө нэг хийж исэн киноныхоо саундтрак болгож гаргаж ирсэн. Тэрийг тухайн үед сонсч ирсэн аахгүй. Тэгээд гэж бодож ирсэн. Тэрийг бол яг манай ах маань яг бүгдийг өөрөө зохиосон байхгүй. Тэгээд хувь тохиогоод ад завшаан тохиогоод тэгээд дуулж хамт дуулж ирсэн. Тийм бүр хамт дуулаад би чинь багтаа сонсдог үнтэй. Тэгээд тухайн үед яг тэр бүр яг юм амар байсан. Яг адтай жалгаатай зэрэгцэл тэр хүүхдийн хамтлаг ингээд бүгдээрээ л юм шоолж ярьдаг гэсэн. Тэгээл тэрийг яачаал тэгэл баг миний скул юу ханцсан болоо нэг дуутай болъё гэсэн нэг юм хүсэл ер нь хийж магадгүй. Тэгээд тэгсэн юм бол би утгын дээр нэг кинод ойлгож байгаа. Өөрийгөө сорин тэгэнгүүт би жоохон санаа зовж байгаа. Яаж жүжиглдэг юм бол яаж одоо би нэг тэнэг царайлаад нэрээс үгээ мартчихгүй дээ гэсэн хайц амар төрж байгаа. Зүгээрээ чамд гэтээ бас хажууд чи биенд иднэр байгаа юм биш үү? Харин тэгээ ингээд зөвлөдөх хүмүүс байгаа л амар гоё тухтай юм лээ. Тэгэхээр бүр амар давуу талтай. Тий. За тэгээ тэр нэг уншлах гэдэг нь яадаг юм бэ гэж асууж байгаа юм. Ширээний уншлага. Тий, тэр уншлах нь яах хэвтэй юм бэ? Заавал дүртээ орж үгээ хэлэх хэвтэй байд юм уу? Эсвэл зүгээр л ингээд юу яах хэвтэй байд юм уу?
Зүгээр л текстээ хэлдэг юм уу? Яг яах хэвээр ингээл асуугаад зүгээр тухайн үедээ за одоо тэр слэнийг авлаа гингүүд тархин дотор чинь тийм утгатай одоо юм ярина штэ гэдгээ санаад шууд ингэж орж болдог. Одоо толгойд нэг жоох юм код үүсгэждэг юм байна гэж би ойлгосон. Ушлаг гэдгийг. Зүг. Зүг байхаа гэх. Зүг. За хажууд нь мэрэгжлийн жүжигчин төгссөн байгаа шүү дээ чиний хажууд. Тэгэхээр одоо зүгээр яана л гэж бодоод байгаа. Бүх юм амар гоё. Тэгээд дөрөв налангууд дуу ч юм уу? Дуулдаг хүний охин. Охины дүр тавилж байгаа. Бодохгүй цоо шин дүрээр. Тийм. Цоо шин дүр дүрхийг харж харах нь. Гэтэ цоо шин гэхээсээ илүү надад бол надтай жоохон ойролцоо гэж магадгүй гэж бодоод байна. Тухайн дөрөв нь. Тийм 16 таа охин баггүй өсвөр насны охин. За. Тэгээд нөгөө нэг ингээд дуулж байгаа болохоор би ч гэсэн одоо 10 жилдээ ингээд өсвөр наснд дуулаад эхэлсэн охины талаар гэхэр ч одоо мэдээж тэр дүр чинь миний амьдралд бас туулагдаж өнгөрсөн юм чинь болчихгүй л үдэ гэж бодоод байгаа. Гэтэ бас мэдгүй юм. Юм яаж мэдээ би санагдав. Энд ийм бор хүрээлэгч хийсэн шүү дээ. Зүгээр. Уусаа ингэ жоох юу яаж боддгоо, уусгаж боддгоо. Би бол н хүрээлтгүй сая зурган дээр хүрээлцэн байхаар нь. За нэг үзье даа. Чамд одоо ингэ нүрээ бодохаар за энийгээ л бодохгүй бол болохгүй бусд нь чамаагүй гэсэн юм байдгүй. За би ихлээд асууя. Надад урал будцсан байхад бусдын юу нь хамаагүй. Би уруулаа бодчихвол юм бол би зүгээр цэр чигээр гаргасан ч хамаагүй. За би ихлээ нүрээ гэрэмд нөгөө өөгөө дарна гэж ярьж штэ. Өөгөө дарж эхэлдэг. За өөгөө дарлаа. Өөгөө дарангаад нэг юм дотно галтганаад байна гэд панцраа тавьчихдаг. Тэнгүүд нэг гүлээсэн цагаан юм болчингууд сүүдрийг тавьчих гэдэг тавьчихдаг. За. Тэнгүүд нүд бүлцээ харагдаад байна. За нүдээ бодчихин. Тэнгүүд нэг юм нүд юм бөөрийнхээ харагдангууд контр хэрэгтэй юм гисэрээ байгаад би амар нэмчдэг. Тэрний оронд хөнгөнөр бүх юмнуудаа хийгээд адмын одон дэмжүүлээд гардаг. Нэг мөсөн дөө. Тийм нэг мөсөн. Хөнгөн. Гэхдээ ингээд яг юм миний юмнуудыг тодруулаад тэгээ ингээд болчдөг. Тиймэрхүү байвал надад илүү амар санагддаг. Тэр тараас надад нэг доотлын сармусны хэсэг байсан уу? Доод сармус нь. Доод сармус байсан. Энэ нэг сүргэн жижиггээ доод сармусны юм хэрэгтэй юм шиг юм гэж бодоод тах юм. Сая байсан шүү. Байсан юм. Би бол ерөөхий болчлоо. За, би одоо удахгүй болнаа. Чагаад. За хөлөө заагаад. За сармусаа болчихоо. Зүгээрээ 50 тавьчихоо. Би чадахгүй юм шүү энэ. Жохон дэвшүүлж байгаа. За ер нь бол бодол маань болсон. Гэтэ би бодолтой болохоос өмнө эхлээд ичидтэй үсэж байгаа. За тийм яах вэ? Хонос эхлэн. Би сүүл яг нэг хөдөө гадаа явангууд үсээ нөгөө нэг эндүүгээр тэгэл арзаадаг болтох уу гэвэл бас мэдгүй штэ. Ийм роллер болоо завцаахгүй. Тийм гэхдээ айгу амар юм лээ. Ганц сөрөг тал нь айгу хурдан бүржилт гарчсан лээ. Тэгэх юм бол сайн нөгөө барьдаг юм цацгах. Тийм. Би уг нь лакмаг цацж үзсэн. Тэгээ гарчаад илээ. Миний хайгаад гар уг нь айгу өтгөө зя ингээл эхлэв юм да. Ингээл миний гол юм чи гараад ирэн шүү дээ. Би бас яг үстэйгээ одоо ноцолцсон хүн. Ямар үсний засалт надад гоё харагддаг юм байна гэдгийг айгу тийм сүйд ухаарч авсан. Одоо тэрэндээ үнэнч байгаа. Тий, тэрэндээ айгу үнэнч байгаа нөгөө нэг юм butterfly cut гэдэг штэ. Яг тэр кат л надад яг ингэж аим гоё зөгт юм лээ. Гоё олцсон биз дээ. Ингээ өөрийгөө гоё олцсон биз дээ. Тэгээ одоо ундралч гэсэн яг тийм үү дээ. Тэгээ тайрмал байна уу, урт байна уу хамаагүй. Гэтэ Chalk нь бол яг юм баг брэнд болцсонтай адилхан байдаг штэ. Надад л яг тийм санагддаг. Жоох ингэж явал. Яг одоо ингээ харахад нэг жоох инээдэл байна. Хөөх нэрээ босчихжээ. Гэтэ гоё урт болохоор бас гоё бурж идэм байна уу? Би ингэж бурж юу өстэй байж ижилүү орол цай авд юм лээ. Удаан бэрд юм лээ. Манай чинь нэг юм шулуун өстэй хүмүүс байгаа штэ айгу зөөлгөн. Тэнгүүд ороод минутын дараа ч 10 минутын дараа ингээл буцаж шулуун жоох юм. Баг зэрэг дэлгэн болчихсон толчихсон. Миний болохоор айгуус энэ гэхдээ арай биш вэ? Энэ арай босчих яг уу. Яг ингэ. Харин тийм бах юм. За байж даа. Жоох ингээд би яг нэг див шиг харагдаж байгаа. Гэтэ амар сүртэй харагдчихжээ. Би сүртэй харагдчихжээ нэрээ. Би
олоод байгаа байхгүй юу? Маань Нара хэгчмээ нэг орон бүтээлж байгаад нэг иймэрхүү. Байсан шиг санагдаад байгаа юм. За яг хөө гэтээ ер нь нэг иймэрхүү болсон. Тэгээ бодолттойгаа. Гоё харагдаж байна. Гоё яригч байна. Яг чигээрээ нашаар та. Яг чигээрээ. Үгүй яг ингэ ачаад. Би жоохон дали яач. Яг бандачтай яг энэ хэвцээ. Энэ хоёр нь юм байна. Энэ хоёроо жоохон нарч. Энэ хоёрыг тий. Жохон ингэж арчих юм болох юм. Гэтэ урталчин бол өстэй янзаар. Тийм ээ. Ингээ орчих. Байлаа. Би нэг юм техно рэвэ үжээ тий. Тиймэрхүү фестивал явахаар шоу бодлоо. баг явах цаг. Би ч гэсэн ер нь фестивал явах гэж юм шиг харагдаж байгаа. Тэг хоёлаа л нэглээ таймаар явах цаг. Play таймаар огтж маргал ингэ ботсон идэг штеп. Энэ болж байгаа юм шүү. Тэг болоод байгаа юм шүү. Болоод байгаа юм шүү. Одоо ойрхон өнөөдөр тоглолт мөглөө гоё. Чи дуулахгүй юу? Би дуулахгүй яаж яах юм. Одоо би болгоод яг энэ юун дээрээ ингээ гүлчитлэн шуучулъя. Аим гүлэртэй минь. Гэтэ саяны нөгөө харуулсан инспа зураг нь болохоор ер нь чойлогтой юмсан шүү дээ. Тэгээд үс нь ер нь бас юм богинохон юмсан. Гэтэ энэ хоёр үс нь ингэж орж ирээд юм. Жоо норгоцсон юм шиг үстэйсэн юм уу? Тэг санагдчихэв. Газ норгоцсон. Минь чирээ урсаа. За бид хоёрын бодол нэг иймэрхүү болсон байна. Тэгээ өнөөдрийнхөө инспа бодолтондаа яг таарсан, яг адилхан бодож чадсан байхаа гэж би бодож байна. Надад бол айгуу тийм би одоо цэфэр мөнгөөр бас нэг амар боддгоо. Гэтэ надад зөхиод байгааг нь би ер нь мэдээд байгаа байхгүй. Тэнгүүд энэ удаагийн бодол маань айгуу гойсон байна. Тэнгүүд энэ талд бүр яг адилхан болсон. Яг л бодд юм энэ. Дээд талд отлоо яг ингээ нөгөө хараар тодруулсан болохоор илүү нөгөө том нүдтэй болохоор илүү гоё харагдаад байна. Тэгээ нэг металлууд нь том нүдтэй хүмүүс бүр илүү гоё явж байна. Надад металл байсан бол давхрааны ардаар ороод бүр ингэ сонио харагд. Минийх юм гүн давхраатай. Тийм ээ. Ингээд дотгошогоо орчдөг давхраатай болохоор яаж тэнцэн тэнгууд ингээд дунд руу ингээд завсраар орчдөг. Гэтэ ингээ хөмсгөө цайвар алгасан чи бас сонио. Бас сонио байж болохоор тийм. Би нэг хөмсгөө цайварлая гэж бодоод байна шүү дээ. Тэгвэл манай нөгөө хамтлагийн маань тарчээд ингээ гайхаад өнөхөөл гэж бодоод байгаа юм. Амар юм юу харагдах юм. Өвөрмөц харагдах хаа яг юм нөө царайны төрхмөрхөн дээр чи яг юм хурц штэ чи царайны төрх чи ер нь л тий жоох юм. Ингээ хамаараар ингээд тийм хурц. Тэнгүүд яг ийм хүмүүс яг хөмсгөө цайруулж байгаа. Янз харагдаж штэ. Чи дараачих дээр хөмсгөө цайруулаад. Хөмсгөө яа. Доор манай доор яг юм буддаг бүр үс цаавал буддаг тийм яг юм өсч юм гэдэг. Тийшээ орж байгаа сан цайруулчихдаг. Одоо чиний бодолд яг кино шиг гэх юм бол Aquamarine гэх кино үзчихсэн үү? Үгүй. За хайгаарай заяа. За Aquamarine. Aquamarine. Зүг баха, би зүг баха тийм. Тэрнийх шиг байна. Яг зөв vibe нь ийм лусын даг нь хоёр ийм хүн одоо охинтой найзалдаг байхгүй юу? Ингээд гэрээсээ цугтаад. Тий би үзчихсэн. Тэлийн дээр үе кино шүү. Балантай нэг юм төр байжигаа оруулцдаг хүмүүстэй. Тийм ээ тийм усан ингээд лусын даг нь болчихсон нэг болчихсон. Тийм жоохон дэ үзчихсэн юм. Яг тэр шиг тийм vibeтэй. Вау. Ямар гоё юм бэ? За үс жоохон хөсгөр байна. Гэтэ ойлгоорой манай хаа. Ойлгоорой. Гэтэ дива гэж байна. Дива гоё. Дээрэс нь өнөөдрийн маань яг энэ подкастт ивент тэгж оролцсон Wellbe shop-таа маш их баярлалаа. Илүү олон дугаарыг гаргах гээд манай ивент төгчүүд тус болдог болохоор гүнээсээ талархаж байна. За өнөөдрийн маань ингээд бодол юм боллаа. Урьж оролцсонд маш их баярлалаа. Тэгээ энэ удаагийн дугаарт манай үзэгчид бүр амар дуртай үзэх байх гэдэгт би бүр амар 100% итгэлтэй байна. Тэгээд энэ дугаартай маань хамт байсанд баярлалаа. Дараагийн дугаарт хэнийг оруулмаар байна доор бичээрэй. Bye bye. Bye bye. Баяртай.